Сайн байцгаана уу? Би Солонгосын Ёсо хотод ирсэн байна. Тэгээд Ёсо хотод өнөөдрөөс хулаад бүтэн сая өдөрт нийт 5 өдөр айгүй том тийм боловсролын экспо болж байгаа. Тэгээд тэрэн дээр манай компани экспо дээр нэг болон ажиллуулад тэмцээнэ 5 хоног байхаар байгаа. Тэгээд тэрийг болохоор би энэ удаа яг албан ёсоор бүх экспогийн болонгийг дизайныг гаргаад бүх ивентүүдийг зохион байгуулад зохион байгуулахцаар нь ажилласан байгаа. Тэгээд өнөөдөр тэр экспод оролцоод хэрхэн боловсролын экспо яаж болтыг та бүхэнд үзүүлээд тэгээд өнөөдрөөс Монголоос аягүй хүмүүс ирсэн гэд Монголоос бас тийм болон гаргасан байлаа. Тэгээд тэр хүмүүстэйгээ бас уулзаад гоё цаг гаргах байгаа. Тэгээд тэр тухайга та бүхэндээ хуваалцъя. За би шинэ ажилдаа ороод энэ бичсэн чинь 6 сар өнгөрсөн байна. Тэгээд одоо би явхад бэлтжил. Бэлтэнгээ газ видео дарчээ гэж одоо. Шинэ ажилдаа ороод би 6 сар өнгөрөөд 6 сарын дотор айгүй олон прожектын дээр ажиллаад айгүй их зүйл сураад тэгээд өнгөрсөн. Тэгээд яг ямар прожектын дээр ажилласан бэ гэхээр Солонгост бүх багш нарын мэргэжил дэвшлүүлэх Солонгост 10 жилийн багш нарын мэргэжил дэвшлүүлэх тийм компани болохоор одоо Солонгост бүх сурагчдын тэр сурах бичгээ бүгднийг дижитал болгож байгаа байхгүй. Тэгээд дижитал болгоод дижитал болохдоо зүгээр дижитал биш бүр AI-ыг оруулаад яг хүүхэд болгоны тэр төвшөнд нь таарсан тийм боловсрол олгоно гэсэн тийм зорилготойгоор AI тийм AI цуурилсан сурах бичгээр бүгднийг сольж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ тааруулаад яг багш нартаа тэр тухай боловсрол олгох аюу хэрэгтэй байгаа. Тэгээд тэр боловсрол олгох хөтөлбөрүүдийг workshop-уудыг манай компани манай баг зохион байгуулад ажилласан. Тэгээд өнгөрсөн удаа нэг прожект нь болохоор яг тийм прожект гэсэн багш нарын мэргэжил дэвшлүүлэх дижиталын тухай. Тэгээд тэр маань бүр улсын тийм төсөл ягаад улсын төсөлд оролцоод тэгээд эхнээс нь дуустал яг төсөлд нь оролцож дууссан байгаа. Тэгээд одоо болохоор ахаад 2 төсөл явагдаж байгаа. Тэгээд тэр 2 төсөл маань бас яг адилхан багш нарын мэргэжил дэвшлүүлэх тийм сургалт зохион байгуулах тийм төслүүд байгаа. Айгуу том төслүүд. Тэгээд одоо л бүр хүний айгуу багш нарыг энэний өмнөх төсөл нь болохоор нийт 50 хүнд 3 өдрийн тийм workshop хийх төсөөлөөс авахгүй. Одоо болохоор бүр 720 хүнд тэгээд 4 удаа онлайнаар бас нийлэн хэд удаа нийт 30 цагийн тийм workshop зохиох тийм төсөл зарлагдаад тэгээд тэр нь манай баг бас оролцох гээд нийт юма бичээд төслийнхээ төсөлд орох гээд юма бичээд өгсөн байгаа. Тэгээд одоо удахгүй PT гэдэг presentation хийх болно. Тэгээд тэрнээс өмнө одоо энэ экспо дээр болохоор бас багш нарт яг манайх ийм боловсрол хийж байгаа шүү. Манайх руу хандаарэ. Тийм боловсролын яамд ажилладаг хүмүүст бас манайх руу бас ингэж хадтаарэ гэсэн тийм зорилготойгоор өөрсдөө хийж байгаа төслүүдийг хийж байгаа прожектуудыг танилцуулах тийм зорилготойгоор явагдах байгаа. Нэг тиймэрхүү санаатай байдیں۔ Тэгээд миний бодлохоор яг 6 сар бүр айгүй том тийм 2-3 прожектын дээр ажиллаа. Тэгээд хамгийн сүүлд нь одоо энэ экспог манай багаас тэгээд би яг голчлон зохион байгуулад тэгээд явцын тэгээд 6 сарын дотор юу болоод өнгөрөх нэрээ айгүй хэм болсон өнгөрсөн. Тэгээд айгүй зүйл сураад зөндөө ажил дээр оролцлоо. Тэгээд одоо би нэмэгдсэн чинь бүр 6 сар бүр ямар ч тийм юугүй ухаан санаатай аюу хүрт явдаг болчихсон. Тэгээд EC аюу манай ажилч өөрөө зөвхөн сөүлд байгаа байхгүй аюу гадагшаага
явж ийж хөдөө рүү ингээд явж ийж хөдөө байгаа багш нарт суурилж тийм боловсрлууд хийдэг болохоор 6 шөнө дотор зөндөө бас хөдөө яваад тэгээд шүн мөн суугаад хагцан бүтэн сайн сууж ажил хийгээд айгу ядарсан уу яасан өчтөр бүр би ер нь үе жоохон дарлах хэсэд таахгүй өчтөр бүр амар өчтөр ш уржигдэр бүр амар дарлах хэсэд тэгээд бүр толгой өвдөө тухайлдаж унцгаад шүн гэртээ яг ажил дээр байхаас хавлал дарлах хэсэд тэгэл яг гэртээ ингээл арай гэж ирээлээс бүр амар дарлах хэсэд тэгээд даралтаа гэсэн чинь бүр 160 гарсан явдсахгүй тэгээд газ даралтын буугаад тэгээд бүр толгой бүр амар өвдөө толгой сандраа би сандраад хоёулаа сандраад яа надаа толгой түргэн дотоо яах вэ гэл би болохоор заяадсан имээ угааж байгаа хүлээ гэд бүр амар толгой гарчих гад тэгээд бүр ухаалтж унчих гад юм санагдаад тийм байжгаад тэгээ ер нь тэрнээс өмнө аюу тийм ядраад айгу ажлын стресс айгу өндөртэй ажлын асаал өндөртэй тэгээд би маань бүр аюу ядарсан тэгээд амармаар асахгүй тэгээд бүр тэр маань ингээд явсаар гад амар өндөр болоод уржиг дээр тэгээд би тэрний өмнө би ажлаасаа чөлөө авъя гэд хэлсэн байхгүй хүүхдтэй хүмүүс л нөгөө нэг төрөхтэй ч юм уу төрсний дараа чөлөө авдаг шүү дээ. Тэгээд тийм хүүхдийн чөлөөг хүүхдээ бага ангийн 2 дугаар анги хүртэл авах боломжтой байхгүй юу. Тэгээд би хэлээд би ингээд манай нөхөр маань ингээ Монгол явах цагаамаа би нөхөртөө Монгол явнаа хүүхдүүд аваад гэж хэлээд тэгээд нэг жилийн чөлөө авах оруулаад ярьсан байгаа. Тэгээд одоо энэ Expo-гийн project-ын суучаад тэгээд ерөнхийдөө 1-2-7 өдрийн дотор ажлаа хөдөлгөж өгөхөд тэгээд би нэг жилийн чөлөө авах гэж бодож байгаа. Амар ажилдаг хүн маань юу асан бэ гэдгсэн чи тэгээд яг айгу ядарсан байгаа. Амар ядраад айгу гоё тийм чөлөө цаг хэрэгтэй санагдаад байгаа байхгүй нэ л да. Айгу гарсахгүй. Тэгсэр нь хэрэглэхгүй. Яг цагаад болохоор майк байхгүй. Тэгсэр нь бүр автчихсэр нь тийм мартчих юм. Ийм л хөтө бүр юм. Тэгээд чөлөө авъя гэж шийдвэр гаргаад чөлөө аваад энэ удаа нөхөр маань яг Монгол явна. Тэгээд тэр үед ганцаараа би хүүхдүүд аваад энд үлдээл хүүхдүүдэд зөөгөл ажиллаж исэн бол одоо л яг ажиллангаа 2 хүүхдээ хараад ганцаараа тийж байх бол айгу тийм боломжгүй санагдаад байгаа байхгүй юу? Манай ажилч айгу ачаал өндөртэй. Дээрэс нь би айгу ядарсан байгаад байгаа. Тэгээд ер нь чөлөө авъя гэж шийдвэр гаргаад нэг жил амраад gap year гэж ярьдаг систем. Нэг жилийн тийм хоосон орон зайг өөртөө авч үзье гэж бодож байгаа. Тэгтээ яах гэвчтэй мэдэхгүй байна. Би ч өөрөө амарч чаддгүй, зүгээр байж чаддгүй, юм хийхгүй байж чаддгүй тийм айгу муухай зантай юм байхгүй юу? Гэртээ ч гэсэн амарч чаддгүй, толгой чи амраач. Чи яачууд ингэж юм хийгээд тахаар айгүй хэцүү, амарч чадахгүй ингэ дээд тахгүй. Яг тэрээс ингэж гэртээ ясан ч ингээл юм хийх гэл. За өнөөдөр юу их вэ? За өнөөдөр юу цэвэрлэх вэ? Айгүй тийм зүгээрээ чаддгүй тийм өвчтэй. Тийм хэрнээ одоо л яг миний хувьд амралт хэрэгтэй байна гэж айгүйх бодоод байгаа хгүй. Би охины төрүүлээд яг 5 сартад нь тулгай хараад тэгээ би ажилд гараад эхэлцээ. Ерөнхийдөө айгүйс амарч чадаагүй байжгаад ажилд орсон. Тэгээд тэрнээс хойш яг нэг би 3 жил охиноо гаргацаад 3 жил өнгөрсөн болохоор 3 жил бүр амархгүй бүр ингээд тасралтгүй ингээд амар гүйж явсаа одоо тэгээд үе ингээд даралт гэсээд айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. За тэгээд нэг 6 сар амрангаа яг бизнес өөрийнхөө бизнесээр төвлөрөөд тэгээд дижитал намад болно гэсэн тийм төлөвлөгөө гаргасан байгаа сте. Дижитал намадаар яг 6 сар амьдарч үзье гэж бодоод байгаа байхгүй юу. Нэг жил яг амарна гэдэг амар миний хувьд айгүй тийм амаргүй л дээ. Тэгтээ ямар ч амраад тэгээд gap year гэдгийг гаргаж үзээд тэгээд яг тэр дээр яг өөрийнхөө
өөрхийн карьер тэгээд өөрийнхөө бизнес тал дээр аюу тийм гоё төлөвлөгөө гаргаад яг бодож үзээд яг хаашаа яаж явах ёстойгоо бодож үзээд тийм өөр бизнес дээр төвлөрөөд яг тулд ажиллаж үзье гэж шийдвэр гаргаж байгаа. Шийдвэр гаргах бас аяг хэцүү байсан л да. Айгу тийм айдас гэж ядчихсан. Хүнс нь яг ажилтгүй байх. Тэгээд баян тийм орлогогүй байвал яах бол гэл айгу тийм айдам лээ. Тэгээд би нөгөө толгойг солонгост чинь ингээл эргэжтэйчүүд амар хар ажил хийгээл байнга тийм айл нүлгэт ч юм уу барилганд гараал амар байнга хар ажил хийх байхгүй. Тэгээд би болохоор толгойд битгий ингээд хар ажил хий. Чи бол хар ажил хийх юм биш ээ. Чи бол дээд сургууль төгсөн магистраа сурч байгаа айгу тийм өндөр мэргэжилтэй тийм ухаантай хүн болохоор одоо бид нар дижитал дээр суурилсан тийм компани үүсгэсэн болохоор тэрийг яг айгуусаа хөгжүүлээд яг дижитал модоор байх хэрэгтэй, амьдрах хэрэгтэй. Тийм болохоор чи зүгээр өөрийнхөө ажлаа дижиталд хийгээд дижитал модоор яг бүр ингээд өөрөө тасан зогсоод амьдраад яг сураа. Тэгээд мөнгө бол бий болчихноо. Ингээд тийм шийдвэр гаргаад бид хоёр яг тэгж хөдөлжсэн аахгүй. Тэгээд тэрийг ингээд зарим хүмүүс эргэн тойрны хүмүүс ингээд харцаал нөхрөөрөө ажил хийхгүй асын нөхрөөрөө хар ажил хийлгээд солонгост мөнгө олох боломжтой шүү дээ. Тэр үедээ жоохон эргэлзэжсэн аахгүй. За бид тэр зөв шийдвэр гаргасан болов уу яасан бол гэл айгүй эргэлзэжсэн. Одоо харин яг нөхрийн маань компани айгүй тийм эрэлт хэрэгцээтэй болоод тэгээд дижитал дээр айгүй тийм байр суурь олгоод орлогын зэгс айгүй сайн болоод ирээд харахад яг зөв шийдвэр тэр үед гаргасан байсан байна. Яг ингээд яг нүдэнд харагдсан ингээл мөнгө хөөгөл яг хар ажил хийгээл тэгэл тэрэндээ хөгдөл яваад байх юм бол яг мөнгө олтно л доо. Харин ингээд бийгүү болно. Дээрээс нь ингээд цаг алтхан чиг санагдчихсан байхгүй юу. Тэгээд за яг л өөрийнхөө яг дуртай ажилтай, өөрийнхөө яг үнцэн гол ажил дээрээ төвлөрөөд мөнгийг бол би ганцаараа олсон ч болно. Харин компани яг өсгөөд компани ингээд жоохон хөгжүүлэх дээр анхаарал хандуулад яг дижитал дээр өөрсдийн гэсэн компанийн тэр байр суурийг айгүй гоё өндөр гаргая гэж шийдээд яг хийсэн нь одоо айгүй харахад айгүй үр дүнтэй айгүй ашигтай байгаа байхгүй. Тэгээд тэр зүйлийг одоо болохоор би яг өөртөө хэрэгжүүлэе гэж бодож байгаа юм. Яг ингээд өдрийнхээ сарынхаа орлогыг ингээд бодох юм бол байнга тийм ажилтай гал байнга залантай байх айгүй сайн л да. Харин яг энэ нь ингээд миний өөрийн бизнес биш. Айгүй тийм туршлага хурааж байгаа ч гэсэн өөрийн бизнес биш болохоор бас л цаг алдсан зүйл юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд яг өөрхийн бизнес дээр одоо гэр бүлийн бизнес дээр төвлөрөөд тэрийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр нэг жил төвлөрөөд үзье. Тэгээд тэр төвлөрөөд тэр маань илүү тийм үр дүнтэй болоод энэ маань илүү үр дүнтэй болчих юм бол яг энэ өөрхийн бизнес аль дээр илүү цагаа зарцуулъя гэж аяг бодож байгаа. Тэгэж бодоод нэг жил чөлөө авъя гэж бодсон. Тэгээ чөлөө авахаар бас яг огт орлогогүй бол байхгүй мөлий. Тийм. Орлогынхаа 3/1-ийг яг бүтэн жилийн цалингийнхаа 3/1-ийг бол аваад байж байгаа юм лээ. Тэгэхээр тэрүүгээрээ болгож байгаа. Тэгээ хажуугаар нь битээр хоёул яг бизнесээрээ товлроод яах юм бол бас гайгүй болох гэж бодоод нэг тийм чаленж хийж үзье гэж бодоод байгаа байхгүй юу. Зориг хүрэхгүй байсан. Тэгтээ одоо яг нэг зориглож үзье гэж бодсон. Зориглож үзээд тэгээд өөрхийн карьер дээр gap year гаргаж үзээд тгий гэсэн шийдвэр гаргаад. За нэг тиймэрхүү сонирхолтой байна. Одоо хавцаа солиод тэр экспо руу явлаа. Тэгээд экспо ямар болзин гэдгийг тавхантаас олсноо да. За ингээд манай компани бүс юм аа. Миний дизайн гаргасан ивентийн цагаан байгуулсан бүс маань энэ байгаа. Тэгээ энэ удаагийн боловсролын фэйр маань болохоор ирээдүйн боловсрол гэсэн сэдвтэйгээр ирээдүйд ямар боловсролын салбарт ямар технологиудыг хэрхэн яаж ашиглах вэ гэсэн сэдвтэйгээр олон тийм шинэлэг технологиудыг танилцуулсан тийм фэйр байсан. Тэгээд олон улсаас бас хамтарч оролцсон. Тэгээ манай Монгол бас оролцсон байсныг очиж бий болсон байгаа.
За өнөөдөр та бүхэндээ би өөрөө ямар прожектын дээр ажиллаж байсан. Тэгээд яагаад гэбэр авахд болсон тухайга та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд үргэлжлүүлэн та бүхэндээ гэбэр ирээр юу хийж байгаагаа та бүхэнд танилцуулаад видеогоо үргэлжлүүлэн хийх болно. Өнөөдөр хамт байсанд баярлалаа. Баяртай.